Сургуулийн багш нар багшлагууд болон суралцгууд тулгамдсан асуудлаа илрүүлэхэд байгалийн ухааны багш нар сургуульдаа нэг байдаг нь харилцан суралцах боломж багатай байдаг учраас асуудал нэгтээ бидний бүлэг үүссэн. Манай бүлэг нь зөвлөх багш 1, заах аргач багш 5, нийт 6 багшийн бүрэлдэхүүнтэй танхим болон онлайнаар 3 дахь жилдээ ажиллаж байна. Асуудлын модны аргаар тулгамдсан асуудлуудаа гарган эренбэлж үйл ажиллагаагаа төлөвлөж явуулдаг. Асуудлын модны аргаар тулгамдсан асуудлуудаа гарган эренбэлж үйл ажиллагаагаа төлөвлөж явуулдаг. Багийн гишүүдийнхээ SWOT шинжилгээг хийж гишүүн бүр өөрийн үүрэгтэй, баг өөрийн дэг дүрмтэй, эрс тэмдэглэлийн дэвтэртэй гэх мэт олон зүйлээрээ онцлогтой. Багшийн онлайн мэдлэг чадварыг сайжруулах шаардлага байсныг багшийн хөгжлийн дэвтэр хөтлөлт арга хэмжээг хэрэгжүүлснээр багш сурагчдын олимпиад, элдв ерөнхий шалгалт, гүйцэтгэлийн үнэлгээний уралдаан тэмцээний үзүүлэлт архиж байна. Мөн ээлжид хичээлийг нэгтгэн дүгнэх хэсэг учир дутагдaltaй байсан тул Venn диаграм аргаар хичээлийн тогтмолд өгүүлснээр багш сурагчдын хувьд хичээлийн дүгнэлтийг тодорхой түвшинд оновчтой хийж сурч байна. Газар зүйн хичээлээр дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засаг, хүн ам, хүчний түвшинд судалдаг. Энэхүү агуулгуудыг Venn диаграмаар дүгнэхэд сонирхолтой, зэгцтэй, мартагдахааргүй байдаг. Сүүлийн 3 жилд газар зүйн хичээлийн багшийн төрөлд улсаас хүрэл медаль, тусгай байр, аймгийн олимпиадад 9-өөс 12 дугаар ангийн сурагчийн төрөлд алтан медаль 2, мөнгөн медаль 2, 1 хүрэл медаль, улсын олимпиадад 3 суралцагч амжилттай оролцсон. Мэдээлэл зүйн физикийн олимпиадад 9-өөс 12 дугаар ангийн төрөлд 3 суралцагч 4-5 дугаар байрт шалгарсан. Аймгийн тэргүүний дунд ангийн багш гүйцэтгэлийн үнэлгээний төвшин баригсан зэрэг амжилтууд үзүүлэхийн зэрэгцээ 2024-2025 оны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд 2 удаа дэд байр шалгарсан. 2025 оны аймгийн тэргүүний мэргэжлийн багш нарын бүлгээр шалгарсан амжилтуудыг үзүүлсээр байна. Багш нарын харилцан суралцах, сурагчдын гэрийн даалгаврын ачааллыг бууруулахын тулд 7 дугаар ангид байгалийн ухааны 6 хичээлээр 67 цагийн 9 интеграц үүсгэж, ээлжид хичээлийг бэлтгэн зааж, сурагчдын гэрийн даалгаврын ачааллыг 20 цаг орчмоор бууруулан туршсан. Бид зорилгоо хэрэгжүүлэхийн тулд цаг баримтлах, шинийг санаачлах, онлайн мэдлэг чадвараа ахиулах, хичээл болон гэрийн даалгаврыг интеграцаар хийх, хичээлийг дүгнэх, тодорхой аргуудад суралцах, цахим ур чадвараа нэмэгдүүлсэн зэрэг олон зүйлд суралцсан. Сургуулийн зүгээс хичээлийн хуваарьт бүлгийн үйл ажиллагааг тусгасан, бичиг иргэн урамшуул олгодог зэрэг бүлгүүдийн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Харин бүлгийн уулзалт дээр хэд олон асуудлыг ярих нь хийх ажлыг чанаргүй болгох магадлал өндөртэй байсан. Зорилго тодорхой бус байвал асуудал шийдэгдэхгүй байх зэрэг алдаанууд ажиглагдаж байсан. Бусад мэргэжлийн бүлгийн багш нартаа хандаж хэлэхэд нэг том зорилгын хүрээнд тодорхой, хэмжигдэхүйц, цөөн зорилттой ажлыг төлөвлөн хийх нь үр дүн тооцон ажиллахад хялбар байдаг. Ихийг бүтээй гэвэл олоолаан яв гэдэг үгийг хувийн дүрм болгох хэрэгтэй. Үйл ажиллагааны танилцуулга, цомгийн хуудас минь зузаар саардал байна. Алхам алхмаар суралцаж хөгжсөөр л байна.